За юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоо статистик биднээс дурдах юм бол 90,000 гаруй хүүхдүүд ямарваа нэгэн сонсголын бэрхшээлтэй асуудалтай байна гэдэг ийм статистик тоо мэдээ бол гарсан байгаа. За харамсалтай нь юу вэ гэхээр эдгээр хүүхдүүдийн 60 гаруй хувь нь бараг урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөл гэдэг одоо ангилалд орохооргүйгээр сэргийлэх боломжтой одоо ангилалд байсан нь бол маш харамсалтай тоо мэдээ байгаа. За энэ тоо мэдээний хүрээнд ч гэсэн манай Монгол улс эрүүл мэндийн яам ямар ажлуудыг хийж эхэлж байгаа гэхээр төрснөөс нь эхлээд нейрон скринингийг 2012 оноос хойш хэрэгжүүлээд нэвтрүүлээд бол явж байгаа. За энэ тоо мэдээ статистикаас харахад бол 1000 амьд төрөл тутамд одоо нэг 2.3 хүүхэд ямарваа нэгэн сонсголын нэг талдаа эсвэл хоёр талдаа ч юм уу ингээ бэрхшээлтэй гэдэг юм онцлогдоод байгаа юм тоо мэдээ статистик бол байгаа. За ингээд энийг бид нөр урьдчилан сэргийлээд эрт илрүүлэхгүй бол энэ цаашаага өвчлөл болж тухайн хүүхдийн боловсрал, эрүүл мэнд, хэл яриа, за дээрэс нь амьдралын чанар гэдэг юм чухал амьдралын факторуудад айгүй их сөргөөр нөлөө үзүүлэхээр ийм асуудлууд болж эхэлдэг. Тийм учраас бид нар энэ жил яг 3 сарын 3-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас болон бусад олон улсын байгууллагаас жил болгон сонсголын өдрийг болгож одоо тэмдэглэж авч явдаг боловч энэ жилийн онцлог нь юу вэ гэхээр яг хүүхд рүү чиглэсэн хүүхдийн сонсголыг хамгаалъя гэдэг урайнд орол явагдаж байгаамаа. За тийм ч учраас бид нар энэ жилдээ хүүхдийн сонсголыг хамгаалах үзийг зөвхөн эрүүл мэндийн яамны хүрээндээ биш бусад төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн байгууллагууд за дээрэс нь боловсролын ерөнхий газар боловсролын яамтайгаа ингэж хамтраад сургалтуудыг буюу одоо багш нарыгаа чадахжуулах сургалтуудыг хийх үзлэг үйлчилгээнүүдийг зохион байгуулах дээрээс нь хүүхдийн эрүүл мэндийн үндэснийхэн төвтэйгээ ингээд хамтраад олон шат дараалталтай нэг өдрийн тэмдэглэх баяр болгож өнгөрөх биш энийгээ цаашдаа ч гэсэндээ авч явж хэрэгжүүлж нэг жилийн дотор тодорхой үр дүнгуудыг гаргаж яг дараа жил 3 сарын 3-ны өдөр уулзахдаа эргээд үр дүнтэй тодорхой зүйлүүдтэйгээр байх хэрэгтэй гэдэг талаас нь л илүү одоо өнөөдрийг өнгөрөөж одоо тэмдэглэж онцолж гаргаж байна.